Баянхонгор аймгийн ерөнхий боловсролын сургуулиудыг 1988 онд 8 дугаар анги, 1990 онд 10 дугаар ангид төгссөн төгсөгчдийн дунд зохион байгуулж буй бид хонгорынхон 2025 нөхөрсөг уулзалт тэмцээний зохион байгуулагч Буу цагаан Баянбулаг Хүрээмарал сум үзүүлж байна. Баянхонгор аймгийн хэмжээнд 10 жилийн дунд сургуулийг 1988-аас 1990 онд төгссөн төгсөгчдийн дундаас төрөн гарсан алдартнууд. Баян цагаан сум, улсын авраг малчин Цэвэл маа өвөгтэй Батболд хөдөө аж ахуйн салбарт 35 жил тасралтгүй ажиллаж 2017 онд улсын авраг малчин цол тэмдэг, 2017 онд хөдөлмөрийн хүндэт медаль, 2021 онд Алтан гадас одонгоор тус шагнагдсан. Улсын авраг малчин Чимэд овогтой Батсүх хөдөө аж ахуйн салбарт 35 жил тасралтгүй ажиллаж 2023 онд улсын авраг малчин цол тэмдэг, 2023 онд хөдөлмөрийн хүндэт медалаар шагнагдсан. Худалдаа үйлчилгээний тэргүүний ажилтан Балд овогтой Аюуш худалдааны салбарт 35 жил ажиллаж худалдаа үйлчилгээний тэргүүний ажилтан цол тэмдгээр 2021 онд хөдөлмөрийн хүндэт медалаар 2023 онд тус шагнуулсан. Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан Сэд овогтой Цэрэн Далай Улаанбаатар хотын халдвар төвчин судлалын үндэсний төвийн мэрэгжилтэн эрүүл мэндийн салбарт 33 дахь жилдээ ажиллаж эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан цол тэмдгээр 2010 онд санхүүгийн тэргүүний ажилтан цол тэмдгээр 2015 онд хөдөлмөрийн хүндэт медалаар 2022 онд тус шагнагдсан. Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан Лундаа овогтой Оюун сүрэн Улаанбаатар хотын Баян зүрх дүүргийн эрүүл мэндийн төвийн лабораторид лаборант эрүүл мэндийн салбарт 31 жил ажиллаж эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан цол тэмдгээр 2012 онд хөдөлмөрийн хүндэт медалаар 2017 онд Алтан гадас одонгоор 2022 онд тус шагнагдсан. Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан Дорж овогтой Даваадаш Баянхонгор аймгийн зооно зөвчн судлалын төвийн шимэгч судлалын шинжээчээр 34 дахь жилдээ ажиллаж эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан цол тэмдгээр 2012 онд хөдөлмөрийн хүндэт медалаар 2018 онд Алтан гадас одонгоор 2024 онд тус шагнагдсан. Худалдаа үйлчилгээний тэргүүний ажилтан Дэмбэрл овогтой Буянхүү Наран Тэрэд групп худалдааны салбарт 25 дахь жилдээ ажиллаж 2015 онд худалдаа үйлчилгээний тэргүүний ажилтан, 2020 онд банк санхүүгийн салбарын тэргүүний ажилтан, 2020 онд хүндэт медалаар, 2025 онд Алтан гадас одонгоор тус шагнагдсан. Ардын боловсролын тэргүүний ажилтан Дорж овогтой Мөнх Хотхон Баян цагаан сумын Эрдмийн ундраа сургуулийн багш боловсролын салбарт 34 дахь жилдээ ажиллаж ардын боловсролын тэргүүний ажилтан цол тэмдгээр 2016 онд хөдөлмөрийн хүндэт медалаар 2020 онд тус шагнагдсан. Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан Буян Жаргал овогтой Ган Тулга Баян цагаан сумын сум дундын эрүүл мэндийн төвийн ажилтан эрүүл мэндийн салбарт 33 дахь жилдээ ажиллаж эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан цол тэмдгээр 2017 онд шагнагдсан. Үйлдвэр худалдааны тэргүүний ажилтан Дэмбэрл овогтой Буянхүү нийтийн хоол үйлдвэрлэлийн салбарт 33 дахь жилдээ ажиллаж үйлдвэр худалдааны тэргүүний ажилтан цол тэмдгээр 2018 онд хөдөлмөрийн хүндэт медалаар 2023 онд шагнагдсан. Банк санхүүгийн тэргүүний ажилтан Ганжуур овогтой Амар Төвшин банк санхүүгийн байгууллагад 18 жил ажиллаж Баян цагаан сумын төрийн банкны захирлаар ажиллаж банк санхүүгийн байгууллагын тэргүүний ажилтан цол тэмдгээр 2019 онд хөдөлмөрийн хүндэт медалаар 2024 онд тус шагнагдсан. Улсын бүртгэлийн тэргүүний ажилтан Цэвэн Дорж овогтой Цэнд Баян цагаан сумын хөдөө аж ахуйн тасагт мэрэгжилтэн улсын бүртгэлийн ажилтнаар төрийн албанд тасралтгүй 32 дахь жилдээ ажиллаж улсын бүртгэлийн тэргүүний ажилтан цол тэмдгээр 2020 онд хөдөлмөрийн хүндэт медалаар 2021 онд шагнагдсан. Хөдөө аж ахуйн салбарын тэргүүний ажилтан Самдан овогтой
Бендрия. Хөдөө аж ахуйн салбарт 35 дахь жилдээ ажиллаж, хөдөө аж ахуйн салбарын тэргүүний ажилтан цол тэмдгээр 2021 онд шагнагдсан. Газрын тосны тэргүүний ажилтан Норвегийн Чулуун. Петровс компани Баян цагаан сум дахь шатхуун түгээх станцын түгээгчээр 15 жил ажиллаж, газрын тосны тэргүүний ажилтан цол тэмдгээр 2022 онд шагнагдсан. Эрчим хүчний тэргүүний ажилтан Огноон өвөгтэй Эрдэнэ очир. Эрдэнэт булганы заглагаан түгээх сүлжээ төрийн өмчт компани Баян цагаан сум дахь эрчим хүчний борлуулалтын менежер. Эрчим хүчний салбарт 17 дахь жилдээ ажиллаж, эрчим хүчний тэргүүний ажилтан цол тэмдгээр 2023 онд шагнагдсан. Баян өндөр сум. Баян өндөр сумын ерөнхий боловсролын сургуулийг 1988 онд 8 дугаар ангид төгссөн Лавгагийн Эрдэнэ чимэг. 1992-оос 1998 он хүртэл Баян өндөр сумын хүн эмнэлэгт сувилагчаар ажиллаж, 2000 оноос одоо хүртэл хуваарайн бизнес эрхэлж байгаа. 2002 онд Баян хонгор аймгийн нэг мардчлал эмэгтэйчүүдийн холбооны хүндэт тэмдэг, 2015 онд худалдаа үйлдвэрлэлийн тэргүүний ажилтнаар шагнагдсан. Бадарчин Ундрма 1992-оос 1998 онд Баян өндөр сумын ерөнхий боловсролын сургуульд, 1999-оос 2004 онд Баян хонгор аймгийн номгон сургуульд, 2004-оос 2016 онд Баян өндөр сумын ерөнхий боловсролын сургуульд, 2016-аас 2020 онд Улаанбаатар хотын Солонгон СФ сургуульд, 2020-оос 2025 онд Улаанбаатар хотын Ирээдүй сургуульд багшаар тус ажиллаж, боловсролын салбарт 33 жил тасралтгүй ажилласан мэргэжлийн тэргүүлэх зэрэгтэй 2013 онд боловсролын тэргүүний ажилтан, 2020 онд Алдан гадаа Содонгоор тус шагнагдсан. Амгалангийн Хатанбаатар 1994-оос 2001 онд Баян өндөр сумын ерөнхий боловсролын сургуульд зураг хөдөлмөрийн багш, 2002 оноос Улаанбаатар хотод Энэл компанид сантехникч, 2007 оноос барилга угсралт ашиглалтын эдрэн элч компани захирал, 2015 онд хөдөлмөрийн хүндэт медаль, 2018 онд Алдан гадаа Содонгоор шагнагдсан. Чулуундоогийн Манлайбаатар 1992-оос 1999 онд Багнуур дүрэгт сантехникч засварч, 1999-оос 2012 онд барилгын зураг төслийн Ухаат компани, 108 компани, Саны сервис компаниудад зургийн техникч, инженер, ерөнхий инженерээр ажиллаж байсан. 2012 оноос барилгын зураг төслийн 4 гүн компанийг үүсгэн байгуулсан. 2019 онд тэргүүний барилгачин цол тэмдгээр шагнагдсан. Тоорон шүрэн цэцэг 2010 оноос Шинжилт суманд цэцэрлэгийн багшаар ажиллаж, 2022 онд боловсролын тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнагдсан. Буу цагаан сум. Буу цагаан сумын ерөнхий боловсролын сургуулийн төгсөгч, аймгийн авраг Мянгат малчин, хөдөлмөрийн хүндэт медальд Жимбатын тогтох. Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан, хөдөлмөрийн хүндэт медальд Дамбын оюун гэрэл. Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан, Алдан гадаа Содонд Монголын сувилахын нийгэмлэгийн алдан гарт сувилагч, волейболын спортын 1-р зэрэгтэй дамирчин өөдсийн сугармаа. Нутгийн өр удирдах байгууллага болон нийгмийн хамгааллын салбарын тэргүүний ажилтан, хөдөлмөрийн хүндэт медальд Бэгц сүрэнгийн мөнгө туяа. Банк санхүүгийн салбарын тэргүүний ажилтан, хөдөлмөрийн хүндэт медальд Шагдар сүрэнгийн хажидмаа. Төрийн албаны тэргүүний ажилтан, Алдан гадаа Содонд Янжвийн Бадам ханд. Улсын хяналтын тэргүүний ажилтан, хөдөлмөрийн хүндэт медальд Мягмарын Саран туяа. Хөдөлмөрийн хүндэт медальд Нямжавын гэрлээ. Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан, хөдөлмөрийн хүндэт медальд Пэлжээгийн Мөнхбаатар. Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан Бадарчин Дэнсма. Онц тээвэрчин Пүрвийн Гаасүрн. Хөдөө аж ахуйн тэргүүний ажилтан Марушийн Зоригт. Онц тээвэрчин Жамин сүрэнгийн Эрдэнэ билэг. Өлзийт сум.
Өлзид сумын ерөнхий боловсролын сургуулийг төгсөж Дашжанцангийн Гэндэн давг 2023 онд улсын тэргүүний авраг анчин, 2024 онд хөдөө аж ахуйн тэргүүний ажилтан, 2025 онд хөдөлмөрийн хүндэт медалаар тус шагнагдсан. Хүрээмарал сум. Хүрээмарал сумын ерөнхий боловсролын сургуулийн төгсөгч, Монгол улсын авраг малчин Цэдэн дамбын Одон туяа, Баянхонгорын аймгийн Нисэх уудлын дарга Алдан гадас одонд Донд үеийн мөнх жаргал, аймгийн авраг малчин Алтан төлийн эзэн Мянгат малчин Дорж сүрэнгийн Эрдэнэбаатар, хөдөлмөрийн хүндэт медалд Дулам жавын Дорж тэрв, аймгийн авраг малчин Энвишийн Уланбаяр, аймгийн авраг Мянгат малчин Галсан санжийн Энх цэцэг, сумын авраг малчин Амгаан Насан жаргал, сумын авраг малчин Мянгат малчин Бямб сүрэнгийн Оюун чимэг, аймгийн алдар туяаж Мийсэнгийн Баатар хуйг, сумын авраг Мянгат малчин Пүрвийн Ерөө, уулын спортын хан гард цолтон Должоогийн Сосор бурам, Шинжээст сум. Шинжээст сумын ерөнхий боловсролын сургуулийг төгсөгч, хүнс хөдөө аж ахуйн тэргүүний ажилтан Алтан гадас одонд Унцэгмаагийн Бат далай, хүнс хөдөө аж ахуйн тэргүүний ажилтан аймгийн авраг тариаланч Алтан гадас одонд Яруу найрагч, зураач Торгуудын Бат жаргал, аймгийн тэргүүний ажилтан аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын Соёр хол одонд алдар туяач Хорлын Бат тулга, Нягтлан бодогч, гэр бүл судлалын магистр, нийгмийн хамгааллын салбарт тасралтгүй 20 жил ажиллаж байгаа нийгмийн хамгааллын салбарын тэргүүний ажилтан Сангийн Жаргал сайхан, эрүүл мэндийн салбарт тасралтгүй 35 жил ажилласан мэс заслын совилогч мэргэжилтэй эрүүл мэндийн салбарын тэргүүний ажилтан Бандхүүгийн Мөнх жаргал, боловсролын байгууллагт тасралтгүй 34 жил ажиллаж байгаа багш боловсрол судлалын магистр, шатар, даам, волейболын спортын мастер, боловсролын тэргүүний ажилтан Бин тамир спортын тэргүүний ажилтан Алтан гадас одонд 2025 оны шатар сонирхогчдын Монгол улсын авраг Ишвалдангийн Нангилма, боловсролын үйлчилгээний тэргүүний ажилтан Хорлын Нэргүй, Баянхонгорын аймгийн тэргүүний ажилтан Монгол улсын барилгачдын 90 жилийн ойн медальд Санжаагийн Тунгалаг сайхан, Баянхонгорын аймгийн Эрдэнэмандал сургууль, Баянхонгорын аймгийн Эрдэнэмандал сургуулийн төгсөгч Соднумын Гамболор, Улаанбаатар хотын орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар хэрэглэгчдэд үйлчлэх 7 дугаар төвд Ахлах Нягтлан бодогч мэргэжлэр ажилдаг банк санхүүгийн салбарын тэргүүний ажилтан, нийтийн аж ахуйн тэргүүний ажилтан цол тэмдгээр тус шагнагдсан. Сагсан бөмбөгийн спортын мастер Монхрын Болормаа, Баянхонгорын эмэгтэйчүүдийн 70 жилийн ойн медаль, барилгын салбар үүсч хөгжсөний 90 жилийн ойн хүндэт медаль, 2010 онд Эрдэм сургуулийн шилдэг ажилтан, 2011 онд Баянхонгорын аймгийн 70 жилийн хүндэт тэмдэг, 2014 онд Баянхонгор сумын засаг даргын жуух бичиг, 2016 онд Баянхонгорын аймгийн засаг даргын жуух бичиг, 2017 онд улсын тэргүүний барилгачин, 2018 онд аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын Соёр хол одон, 2024 онд Сагсан бөмбөгийн спортын мастер цол тэмдгээр тус шагнагдсан. Даваа сүрэнгийн Дамдан Дорж 1999 онд байгууллагын шилдэг ажилтан, 2002 онд байгууллагын хөдөлмөрийн авраг, 2008 онд байгууллагын үйлдвэрчний хэвлэлийн хорооны хөдөлмөрийн алдар, 2015 онд Монголын үйлдвэрчний хэвлэлийн холбооны хүний төлөө алтан медаль, 2017 онд Баянхонгорын аймгийн тэргүүний ажилтан, 2018 онд Баянхонгор сумын хөдөлмөрийн авраг, 2019 онд Баянхонгорын аймгийн хөдөлмөрийн авраг, 2021 онд хүндэт холбооч, 2023 онд Монгол улсын хөдөлмөрийн хүндэт медалаар тус шагнагдсан. Үндэсний сурын харваан аймгийн мэргэн
Должингийн Ганбаяр, Баянхонгор аймгийн Халх, Урайнхай, Отго сурын харвааны төрөлд 2011 оноос хойш тогтмол оролцож 1 болон 3 дугаар байрт шалгарч байсан амжилтыг үзүүлсэн.